Чимбөрөн гишүүн за бас хамтран өргөн мэдүүлж байгаа хуулийн төслийг анхдагч хуулийн төслийг боловсруулсан багт талархал илэрхийлье. Чухал хуулийн асуудал орж ирж байна. Хуулийн газрын улсын их хурлын хуулийн газраас хийсэн дүгнэлтийг ингээд харахаар бусад хуулиудтай зөрчилдөж байгаа 8 хууль эрх зүйн орчинтой зөрчилдөж байгаа заалт бас анхаарахаар чухал асуудлууд яригдж байна. Хамт дагаж өргөн мэдүүлэх одоо хуулийн төсөл бол зөвшөөрлийн хуулийг бас анхаарах хэрэгтэй юм байна. За нэг анхаарал татж байгаа зүйл бол энэ хуулийн төслийн 9-ийн 2 дахь заалт. Цус элбэлт судлалын асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төвийн харьяанд цусны төв ажиллана гэж. Тэгэхээр дахиад шинээр бид нэр одоо төрийн байгууллага нэмээд байна уу? Энэ яагаад байна? Тэгээ яг төрийн эмнэлтийн хуулиараа эн чинь үндсэн чигүүргийнхаа яг одоо хариуцж байгаа өнөөдөр байгаа бүтцтэйгээ чигүүргийн хувьд бол бараг 60% давхарж байна гэсэн дүгнэлтийг хууль зүйн газраас гаргасан харагдаж байгаа юм. Тэгэхээр энэ тодорхой хариулт өгч яг шинээр бүтэц бий болгохоор байгаа мó? Тийм бол ямар хэмжээний эдийн засгийн үр дагавар үүсэж байгаа юм? Хуулийн эдийн засгийн тооцоо судалгаан дээр яаж гарсан юм бол? Чимбэрэн гишүүн хариулна. За, ер нь бас хуулийн гол зорилго бол ер нь нэг юм нэгдсэн том босоо тогтолцоо хийх зорилго тавьж байгаа. Нэгэсэндээ Монгол улсын хэмжээнд ямар нэгэн одоо гамшиг аюул учрахад цусны нөөц, цусны бүтээгдэхүүний нөөц хангалттай байх зорилгоор ийм том бүтэц бий болохоор төлөвлөж байгаа. Гэхдээ таны асуултанд хариулахад цус элбэл судлалын асуудал хариулсан тусгай мэргэжлийн төв нь одоо угаасаа ажиллаж байгаа. Тийм учраас шинэ бүтэц ерөөсөй байхгүй. Ямар нэгэн нэмэгдэх төсөв зардал байхгүй. Одоо байгаа бүтцийг илүү наривчилсан оновчтой үйл ажиллагааны чигэд хүний нөөц нь дутагддаггүй. Тэрэнд бас орон нутгийн оролцоог нэмэгдүүлсэн ийм бүтцийг хийх л том зорилго тавьсан. Энэ дээр нэмээд Эрдэнэ 2 дараа одоо цус элбэлтийн судлалын төвийн дараагаар ажиллаж байсан. Энэ төсөл дээр бас одоо гол ажилласан Эрдэнэ 2 дараа хариулт өгнө. За Эрдэнэ 2 дарга хариулт өгнө. 4-р микрофон. За та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Өөрийн төвийн гишүүний асуултанд хариулъя. За энэ ер нь бол одоо байгаа тогтолцоогоор цус элбэл судлалын үндэсний төв 21 аймаг, Аслагдсан 2 дүүрэг, Томоохон 3 сум дээр одоо замын үд нэмэгдээд ингээд нийт 27 цусны салбар төвийг мэргэжил арга зүйн хувьд өдөрж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн төвүүд маань эмнэлэг түшгэлсэн байдлаар одоо тухайн орон нутгийнхаа хэмжээний цусцсан бүтээгдэхүүнийг хангаж ажиллах юм чигүүрхтэй ингэж ажилладаг. Ер нь цааш эрүүл мэндийн яамнаас төвлөлийг сааруулах бодлогын хүрээнд олон тусламж үйлчлэгийг орон нутагт үзүүлэх болсонтой холбоотойгоор цусцсан бүтээгдэхүүний хэрэглээ ер нь нэмэгдэж байгаа юм одоо статистик үзүүлэлтүүд гарч ирж байгаа. Зөвхөн оны эхний байдлаар ч гэсэн ер нь бол энэ үзүүлэлтүүд ингэж гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл цаашдаа ер нь цусны чанар аюулгүй байдлыг хангахын тулд одоо олон улсад байгаа жишгээр бол ер нь энэ нэгдсэн тогтолцоо гэдэг юм руу шилжчихээд байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр үндэсний хэмжээний байгууллага нь ер нь улсынхаа хэмжээний бүх одоо төвүүдэд босоо удирдлагаар ингэж хангаж явдаг энэ асуудал гарч ирж байгаа. За Монгол улс дээр ч гэсэн энэ асуудлын одоо нэг За нэмээд хариулна. 3 минут өгнө. За эрүүл мэндийн байгууллагууд маань одоо гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжсэн. За цусны асуудал бол одоо яг гүйцэтгэл гэхээс илүүтэй тухайн орон нутгийн шаардлагатайгаа цуссан бүтээгдэхүүнийг өгдөг. За ингээд ирэхээр одоо яг энэ цусны салбар төвүүд дээр бол үүсэж байгаа асуудлууд нөгөө орлого олохгүй байх гэдэг энэ өнцгөөс илүү харагдаад байдаг. Тэрний цаана түрүүн Чимбэрэн гишүүн бас хэлсэн байгаа энэ гамшиг ослын үед одоо нөөц бэлтгэх гэдэг юм уу? Яг одоо яаралтай цусны хэмжээний шаардлагатай байгаа энэ цуссан бүтээгдэхүүнийг одоо шууд бэлэн байлгах энэ асуудлууд дээр бол бас нэлээд тийм одоо санхүүжилт одоо тогтолцоо талаасаа бас ийм эрсдлүүд байгаад байгаа учраас энийг ер нь цаашдаа бид нар шийдвэрлээд явах ийм хэрэгцээ байгаа. Зүгээр ер нь цаашдаа нөгөө ажлын хэсэг дээр ч гэсэн энийг бас нэлээд наривчилж ярина гэдэг байдлаар өмнө нь одоо нөгөө хуулийн хэрэгжилтэйг явахад бол бас хөндөгдсөн байж байгаа. За тодруулах өөрийн төвийн гишүүн. Улсын их хурлын хуулийн газрын дарга Дандагмаа даргаас би тодруулъя. Хуулийн дүгнэлтэн дээр хуулийн дүгнэлтийн 4 дээр байгаа. Таны гаргасан дүгнэлтэн дээр 9-ийн 2 дахь залтыг. За яг хууль талаас нь дүгнээд үзэхээр өнөөдөр хуулийн төсөлд байгаа одоо орж ирсэн агуулгыг хууль эрх зүйн талаас нь дүгнээд үзэхээр ялцчгүй шинээр чигүүргийн давхардал бүхий нэгж үүсгэж байгаа юм шиг л ийм дүгнэлт харагдаад байгаа юм л да. Тэгээ энэ дээр яг ямар агуулгаар энэ дүгнэлт гарсан юм бол? За тэгээрээ уулан бол асуудгүй. Тэгтээ бол зохицуулт авахгүй. Тэгтээ яг нэг асуух. За
Хэн хариулах уу? За. Микрофон. Нэгдүгээр микрофон. За, өрийн төвийн гишүүний асуултанд дүгнэлттэй холбогдуулаад хариулъя. Төсөл дээр бол цусны донор тухай хуулийн төсөл дээр бол цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төв болон эрүүл мэндийн тусгай мэргэжлийн төв болон одоо эрүүл мэндийн байгууллагын чиг үүрэг хоёрыг 8 чиг үүргийг одоо 9-р зөвлөлөөр заахтаа давхардуулаад хуульчилчаад байгаа. Энэ чиг үүрэг давхардал байна шүү. Чиг үүргийг давхардуулахгүй хуульчлах талаас нь анхаарах ёстой гэсэн юм дүгнэлт гаргасан байна. Хоёр байгууллагын чиг үүргийг давхардуулаад нэг ижил чиг үүргийг хоёр байгууллага хэрэгжүүлэхээр заасан байна шүү гэсэн дүгнэлт. Тэгээ чиг үүрэг давхардсан байна те. За, өөрийн туяа дараг тодруулах уу те. Тэгэхээр мэдээж хуулийн төсөл дээр засгийн газрын зүгээс бас салбарын яамдууд, хариуцсан яамдууд өндөр мэдээж нэлээд анхаарч ажиллах баг. Тэгэхээр ялангуяа сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яам, энэ чиг үүргийн хүрээнд давхардал хийдэл дээр нь төсвийн одоо урсгал зардалтай холбоотой ямар ачаал үүсгөө гэдэг дээр бас нэлээд нэгтэл сайн харах зүйтэй баг. Мэдээж улсын хурлын гишүүдийн зүгээс бол одоо зайлшгүй зохицуулах шаардлагатай механизмын, системийн өөрчлөлтүүдэд оруулахаар саналаа оруулсан баг. За энэ дээр бол бас энэ чиглэлийн хүрээнд анхаарах зүйтэй хаа гэсэн саналаа нэмэт хэлж баярлалаа.